Очир данжин гэж манай хүн байна. Би 1969 онд төдөө аж ахуйн сургуульд ороод нэгдүгээр курсээ төгсөөд сэргэд яваад ахаад 1973 онд халагдчихээ сураад тэгээд 1977 онд манай хэмжээ мэргэжлийг ирэмсэн төгсөөд анх халахын гол Сөмбөсөн халахын голын сангийн аж ахуйд одоо хуваарлагдсан гэсэн дөө. Тэнд дорн талын бүсийн эрдэм шинжилгээний стандд бас одоо эрдэм шинжилгээний ажилтан гар бас нэг ажиллаж байгаа. Тэгээд 1981-ээс 83 онд халах гол сангийн аж ахуйн орлогчдаар гэж албыг нэг 2 жил ассан юм аа. Энэ аж ахуйн манаас манай Монголд зөвлөлт улсын хүч хөрөнгөөр байгуулагдсан томоохон аж ахуй байсан. Зөвхөн одоо ачааны автомашин гэхэд 25 машинтай, 953-тай, 9 маазтай байлаа. Тэгээд 469-тэй зөвлөлтийн мэргэжтэнгүүд, зөвлөх мэргэжтэнгүүд одоо даргын зөвлөх гэж байна, инженерийн зөвлөх гэж байна, эдийн засгийн зөвлөх, малын эмчийн зөвлөх, зоотехникийн зөвлөх гээд сайлын баримт хүртэл одоо зөвлөлтийн мэргэжтэн ажиллаж байлаа. Энэ болон одоо хүмүүстэй хамтран ажиллаж бас халах голыг эзэмших үйлс бас хувь нэмрээ оруулсан юм аа. За тэгээд 83 оноос 88 оны хүртэл одоо Чулуу ороцсон мэрийн савын сангийн аж ахуйд өөр байгалийн нарийн настойн дээр одоо томилогдсон ажилласан. Энд бол одоо өөр байгалийн нарийн настойн гэдэг бол одоо их нэлээд одоо хэврэгхэн тийм ноосны чиглэлийн юм да аж ахуй юм. Нэг хуснаас нэг 11-аас 13 кг-наас гардаг юм, ханьнаас нэг 3-аас 4 кг-наас гардагаараа ашигтай ийм аж ахуй байлаа. Зарийн савын сангийн аж ахуй одоо 3 ферм байсан. Тэгээ энд бол одоо Орос улс тогтчулсан учраас их тийм бас онцлогтой. Малуга хуваан нэгтэл одоо 3 ферм тос бүртээ 30 тонны багтаамжтай. ХВ 300 гэсэн тоогоор одоо гал чаддаг ийм одоо банд 18-аас 20 градусын банд л одоо тэр өөрөөр нарийн настайны угааж байлаа да. Тэр үед бас их нэр ханчин өтөг хевтер болоод одоо их хурдан ширх хамаа өвчин гарах шинж тэмдэгтэй төлөвтэй байсан. Хамаа өвчин гарсан үед бас зарим өвлийн хүйтэн хүртэл 1 сард хашаанд нь одоо энэ давхрын баанд одоо гараараа угааж хүн хүч хөдөлмөр болж бас ихэхэн зүтгэж байсан. Тэр олон малын эмчийн хүчээр бид бас бидний ажиллаж явахад эрен савд бол одоо 3 фермийн 3 эмч 3 цагийн 3 эмч 6 байгаа эмчд ор ажиллана. Тэгээд өөрөө энэ ингээд ийм л ажил хүчтэй ажиллаж байлаа. Малын хэмжээ тоо хэмжээ нь 37,000 өөр байгалийн нарийн настойн байсан. За иймэрхүү байна. Дараа нь бол би эндээсээ бол цагаан аваа гэдэг нүсэр там саманд очсон. Энэ цагаан аваа саманд бол нол нэмлэгийн нас гэрхшээр хийсэн бас нэг 7-8 эмчтэй тэр дүнтэйгээ ажиллана. Малын тоо толгойн хавд бол 100-аас 140 мянган толгойн малтай том сум байсан. Одоо ч том олон малтай. Энэ дээр бол яг одоо Монгол мал учраас бас байггүй. Өөр байгалийн нарийн станыг бол одоо малын эмчээ бол бараг амралтын шахуу юм болд юм шиг дээ. Яваа байсан ч гэсэн үхэл хорогдол багтай. Хамаа өвчин бараг байхгүй. Нэг онцлог нь чулуун хороотын цагаан хоёр тэр үед адуунд хулганы гэж аимшигтэй өвчин байлаа. Яар туссан адуу бол одоо тэгэл хатиг гараад толгой тархиараа шаваад мөөг ургацсан юм шиг болж өгдөг. Энэнтэй тэмцэх гэж бас нэлийн асуудал болсон. Дөө хорооны тогтоол хүртэл байсан юм аа тэнд. Ямтай адуу устгаж бай гэж. Ямтай хулган нэртэй адуу. Яг нэг бас олон янзын аргаар эсгэв даар судсаар тарих, зэсийн хөрээр тарих, нойрсналаар тарих, өвчих. Одоо хардугал одоо сумны хардугал тэр ярны толгой өвчж байгаа дийхэд дарагдах ийм мэтийн аргаар эмчилж бас хулган нэр өвчнөр энэ сумыг үл эрүүлжсэн юм аа. За тэгээд энэ цагаан аваасан бол одоо нэлийн бас нэг онцлог нь бас нэг
багарууга 2 дугаараа бол багарууга бол зайлангуяа нэг настай малдууд цагаан орхон өвчин одоо гарах их одоо гардаг тийм массовый гардаг юм байла. Тэнд одоо бөөрөнхөө орхоо голдог. Нэг настай мал одоо айгүй л нэг мянган толгой мал суурьсан да. Ер нь нэг массовый өгөхөд эхлүүл туулгаад тэр хорхоо арилтал одоо цусын нийтэд дуусчдаг, шимээ дуусчдаг. Тэгээ бас нэг айгүй нэг 50-60 мал өгшинчтэй иймэрхүү байж байдаг. Одоо тэрний дараагаар бол одоо төлөвлөгөөний дагуу урьдчилан сэргийлэх туулгалтаа бол сайн хийсний үр дүн бас энэ өвчнөр бол тогтож малын хоригдлог бас боорс юм да. Энэ цагаав самандаа яг миний одоо байсан саманд ажилладаг гол одоо өөрийн одоо дур сонирхолч юм уу эмчнэрч бас тийдгэл байх. Би бас мэс аргаар мал эмчлэг их тийм дуртай. Одоо хобби гэж хэлж болохгүй юм да мэрэгжил байна. Тэгэхээр одоо энэ хулганы өвчих дайлангуяа одоо бас их сонир тохиолдол 5 хүнтэй тоглол орч ирсэн. Тэрний хөлийг таарах тэгэхгүй нэг хөлн тэглэл явахгүй. Тэгээд төрч чадахгүй хүнийг одоо нөгөө хүнийг одоо хүн шиг л одоо гэзэн хагаал кесар хичээнээр авч үзүүлээ болж байлаа. Одоо хураг чинь снаасын нотох эрдэсрасад ихээр бол одоо үснасаа идэх. Эсвэл одоо уураг сүүнийхээ үед эхний 3 хоногт хорог чинь уураг нь одоо хотоодон дотор богинорчдөг. Уураг бүлгэнчдэг эсвэл үснаас богиночдөг. Энийг бол одоо уургийг бол яг хоо нэлийн гарын баримжаа мэдсэн бас одоо тийм хийд сурсан одоо хувьд бол өлөн байхад нь яахан жижиг нэргөө аймхаа мөгөртөнд орно. Одоо энэ 100 гарын юм 2 хуруугаараа илээд химэхэд байвал ходоод баригдахад бол уураг дотор нь баригдж байдаг. Уураг биш үсвээ үйл тэр гарахгүй тэрийг бол базаад нэмэргүй. Апресэж явна. Уургийг бол яг 2 хуруугаар жимхлээд одоо тэр чихлээ бутраад нэг одоо нэг 2 см орчим уураг байлаа ингээ аятайхан бадлаад байхаар утраа жижиг болно. Тэгээд цагаан бодоод нэртэй болохтой бол хойшоо нарийн гэцрэг ороод ингээд тэгээ зирийн эдгэрх тал байт юм аа. Иймэрхүү юмнуудыг хийжээ. Тэгээд бас энэ чинь сайн тохиолдол цагаавад намайг ажиллаж байхад элгэн гаднаа тоглорч ил. Элгэн энэ аймхаа мөгөрс хэнд гараад ирсэн. Тэгтээ ууттай юм шиг сул унтсан. Гоод би тэрийг явах та гаднаа элэгтэй байгаад томроод нэсэр нүдэ. Тэгэл одоо хаглаа дотгошн хийцэн. Тэгээд ярваасаа лийдсэн дээ тэр бас. Тэгээ иймэрхүү юмнууд тохиолдож байсан бас. 2 толгойтой шуурга бас арахыг харлаа явах тааш одоо хөрлөөний нийлүүлэг болдог байх. Доод дөрөв нурт юм уу илүү юм уу дээд дөрөв нь илүү орцсон хорог төлөвлөр нь хөвш чадахгүй л дээ. Хөхөөр зөрчөөд байгаа юм чи. Иймэрхүү юм тохиолдолс намайг ажиллаж байхад л бас тохиолдож байсан юм аа. За тэгээ ер нь одоо миний ажиллаж байсан малын эмчнэр бол бас нэг саманд нэг 3 хэрэмтэй баг одоо 5 багтай одоо 3 цэгтэй байсан. Тэгээд одоо яг 5 багийн 5 эмчтэй, 3 цагийн 3 эмчтэй 8 тийм 9 эмч надтай 10 эмчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байлаа. За тэгээд энэ хамгийн том сам маань одоо цагаавсан дараа нь бол 3 цаг цагаавд хүн амт цойтой 2 багтай төвдөө нэг 3 багтай юм. Тэгэхэд малын тоо толгой зөө аавна. Ер нь энэ мал эмнэлгийн үйл ажиллагаа бол мал нэгдэл 1994 онд нэгдэл ховчлогдсон юу. Мал ховчлогдож одоо ховын болсон юм аа. Тэрвээс өмнө бол малын эмч бас нэлээд хүчрхэг бас одоо нэгдлийн чунаавай өөрөө одоо бас мал эмнэлгийн машин техникээр хангагдсан ийм үе байлаа. 90 оноос хойш одоо мал ховчлогдсны хойно бол одоо малын эмчил одоо өөрөө л унаатай болоогүй. Одоо унаа машины дутагдaltaй төрөөс салингүй өөрийгөө салинжуулах ийм систем даас юм да. Тэр үед бол яг дуудлагаар явна. Гэхдээ малын эмчийг нөгөө төрөөс салинжуулах учраас
Өөрийн орлогоор төлбөрөө хийх юм одоо систем шийдэлсэн. Ийм учраас хувийн малч одоо өсөд байдаг. Мал бол одоо дураараа өссөн. Ихэнх малчин одоо 1000-тай тэгээ 500-тай шималтай болсон. Төлбөртэй үйлчлэг хийнэ гэж яхан дургүй. Мөнгө өгдөргүй. Тэгээд зүгээр яг мал халдвартай лөвчин гарлаа гэж бодоогүй бол өөрснөө болов дотоодын хэрэгцээнд юм нядлах тийм аргаар одоо мала эмчт үзүүлэхгүйдуудлах чихгүй тийм тал бас хандлага илүү болсон юм аа. Нэгэнтээ мал өссөн болохоор та дээр нь баг малын эмч хэрэгжихгүй юм уу да гэсэн байдалтай. Энэ үед бол мал үржилийн одоо мал зүйн ажил байхгүй болсон шүү дээ. Малчин бол өөрөө одоо өөрийнхөө сонголтоор үйлдвэрлэх сайгаа янзлдаг юм болсон. Генетикийн асуудалаар хэрэгцсэн юм байна. Харин малын эмчлэр хөгдөөгүй. Нарийн эмэн дээр бол одоо малчин яг төлөмөлөө зарим нь эвд завхаж оролдог л байна. Гэхдээ бас мэрэгжлийн хувьд бол аргагүй хэрэг болж юм гэж хэлсэн юм байна. Тэгээд иймэрхүү албуудыг одоо би хашиж өдөө батал явж ирлээ. Хамгийн гол сонирхол одоо хагалах, ухах. За нэг гүү одоо бас төрж чадахгүй болоод бас гүүчин удаан ингээд төрж чадахгүй болохоор доторх шингэн гарч хуураш гараа. Тэгээ унаг буруу байрлцсан нөхцөлд хойд хөлөө урдгшин жигээд тэгээ төрчгөрт яаж гарах вэ? Бөхсөн ондоо шал гарахгүй. Тэр иш нь одоо татаад гаргана гэсэн бол ойлголт өрдөө байхгүй. За нөгөө нарийн одоо моцогны хаосны тараас шиг тийм тараасыг гараа оруулж байж наад хаагүй яар оруулж ингэ татаж ингэ шагч юм татаж урж аван шүү дээ. Савын урж болохгүй. Тэгээ хамгийн сүүлд одоо хойд төлн гарахгүй артгны ясыг л дондоор нь оруулж хөрөөдөхгүй салдгүй байна. Тэгээ салдвал тэгээ төлн нэгнээрээ гаруул ингээд л авардаг юм да. Тэгээ бас одоо тэмээ бас одоо тэр чадахгүй бэрхэлдэж үзлээ. Тэмээ гэдэг бол одоо бодох нь биднээс том юм л да. Тэгээ гарч хөрөхгүй бас яггүй тэгээд урд хөлийн одоо хүдүүтэн тас огтлж бай тороосоо тэгээд хавиргаа нэгээр нэвж хамгийн сүүлд нь хоёр хөлийн дороосоо оруулж салгаад тэгээд одоо авч байсан да. Тэгээ ингээд тосломж үзэл хаачаар хармайд байгаа. Тэгээ тосломж үзүүлээгүй малд надад байхгүй. Сэргэн саманд байхад одоо нэг айлын хөрвий хөдөөгөөр одоо ажилдаа явуулсан. Тэр үед унаа машингүй хувийн маланд учраас мартаа явуулсан. Айлын хөр одоо төрж чадахгүй 5-6 хонжээ. Тэгээд одоо яг тэр эдэх жадамбаа гэдэг сайхан малчин одоо зохиоч юм байсан юм аа. Тэр үг надад бас шүлэг утсан байгаамаа. Тэр шүлгийг би одоо хадгалж явд юм аа. Тэр шүлгэнд яг тэр үхэр төрж чадахгүй болоод ээж нь тойроод байдаг. Намайг харсан маягтай маягийн болгож их гоё шүлэг утсан би одоо тэрийг өөр хадгалж явдаг. Тэгээд тэр хүний надад бичсэн шүлэг бол тэр малын амийг би ирж аварсал да. Төрийн нэгдээд малнууд хин зүгээр гарсан. Бас нэг энэ өмнө нэхэд би одоо энэ сэргэн сумда одоо эднийхний хүндээ өдөр садгаад одоо улсын залуу авраг малчин одоо мундаг хүн байна. Тэрний нэг гонч төрж чадахгүй. Голын зах дээр кэсэр хагалгаа хийгээд аваад ойцсон. Голтын материал дутаад өрдгөө дээр архицсан. Тэгээд цагаан дав батараад бүслээд боочоор гэсэн чинь нөгөө туслах малчин боогоочгүй. Маргааш нь асуусан чинь ус идээд зүгээр явж ийн л гэж байсан. Ингээд хамгийн сүүл тим операц хийжээ ингээд. Тэ яг ингээд хөрсөн мал болгон эдгэрх туртай. Эндээ бас баярлж байдаг юм аа. Тэгээ энэ манай бүх ажиллаж байгаа малын эмчнэр Ахмад малын эмчнэр үеийн дараагийн залуу малын эмчнэртэй одоо энэ малын эмчийн 100 жилийн аяг хүмүүр мэрэгчлэн бүр ажлын өндөр амжилтаар өгөхтэйг л одоо хүсэн ёрой доо.